Тэгэхээр бид удамшлын үндсэн материаллык үндэс болох ДНХ гэж чухам юу вэ? Энэ нь ямар бүтэцтэй? Хэрхэн репликацид ордог? Эсвэл миоз хуваагдал хэрхэн явагддаг зэргийг мэдэхгүй ч гэсэн аливаа амьд организмын үр удам нь эцэг эхийнхээ онцлог шинжийг өвлөн авсан байдаг талаар амьдралаас тодорхой ойлголттой байдаг үлээ. За тэгвэл удамшлын жишээ болгож цөмөөрөө хүний нүдний өнгө хэрхэн удамшихыг авч үзье. За жишээ нь цэнхэр нүдтэй залуу байна гэж бодъё. Цэнхрээр зуръя. За энэ залуу маань бор нүдтэй бүсгүйтэй гэрлэлээ гэж бодъё. За бор нүдтэй бүсгүйгээ зурлаа. За ингээд энэ гэр бүлээс төрөх хүүхдүүдийн ихэнх нь бор нүдтэй гарнаа. За хүүхдүүдийн төлөөлөл болгоод бор нүдтэйгээр зуръя. За энэ бол хүн төрөлхтний хэдэн мянган үед ил тод илэрдэг үзэгдлийг бид амьдралаас ажигласан хэрэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд эцэг эхтэйгээ адилхан байдаг бөгөөд тэд эцэг эхийнхээ зарим онцлог чанаруудыг удамшуулан өвлөн авсан байдаг ба аль нэг шинж чанар нь бусад шинж чанараа давамгайлан удамшдаг нь амьдрал дээр ажиглагддаг үлээ. За үүний жишээ бол үсний юм уу эсвэл нүдний бараа өнгийг бий болгодог бараа өнгийн нөсөөжилт байж болох юм. Эцэг эхийн хэн нэгэн цайвар өнгийн нөсөөжилттэй байсан ч бараа өнгийн нөсөөжилт нь давамгайлах шинжтэй байдаг. За тэр жүүхэл одоо солгоо гартай зөв гартай гэр бүлийн дундаас зөв гар нь солгоогоо илүү давамгайлах жишээтэй. Мөн зарим тохиолдолд эдгээр эцэг эхийн шинжүүд холилдсон байдаг. За ийм жишээ бидний эргэн тойронд зөндөө байдаг үлээ. Өөрөөр хэлбэл хүүхдүүд маань ээжийнхээ ч аавынхаа ч шинжийг аль альнийг өвлсөн байдгаа гэсэн үг. Чухам юу дамжаад байгаа? Хэрхэн дамжаад байгааг судалсан судалгаа нь нэлээд эртнээс хийгдсэн судалгаа бөгөөд үр дүн нь 20 дугаар зууны дунд үед нээгдэж тухайн үедээ маш том нээлт болж байсан ДНХ-гийн судалгаанаас ч их олон жилийн өмнө удамшлын тухай судалгааг Эрдэнэтэд хийж ирсэн. За ийм судлаачдын нэг нь Чехийн судлаач Йоганн Григор Менделийн судалгаа бөгөөд тэрээр сонгодог генетикийн шинжилгээ ухааны эцэг гэж зүй ёсоор үнэлэгддэг. За ингээд сонгодог генетикийн үүднээс үзвэл бидэнд нэлээд хялбарчилсан таамаглал дэвшүүлэх боломж гарч ирж байгаамаа. За хялбарчилсан таамаглал гэж хэлээд байгаагийн учир нь энэ таамаглалууд бидний бүх гений хувьд дандаа зөв байж батлагддаггүйтэй холбоотой. Гэхдээ энэ таамаглалууд нь бидний үр удамд ирээдүйд удамшин очих шинж тэмдгийн талаар нэлээд энгийн төсөөллийг бий болгоход тусалдаг. Тэгэхээр хамгийн эхний дэвшүүлэх хялбарчуулсан таамаглал бол зарим нэг шинж тэмдгүүд нь нэг бол бүрэн удамшдаг, эсвэл огт удамшдаггүй гэсэн хоёр талт шинжтэй гэсэн таамаглал юм. Гэхдээ олон шинж тэмдгүүд дандаа яг энэ хэлбэрээр удамшдаггүйг бид мэднэ. Дэлхийн ертөнцийн байдаг бүх зүйлийг маш хялбарчуулсан аргаар авч үзье. Жишээ нь нүдний өнгийг авч үзье. Энд хоёр аллел байна гэж үзье. Аллел гэж юу байдгийг эргэн санацгаая. Аллел гэдэг бол генийн онцгой өөрөөр хэлбэрийн хувилбарууд юм. Тэгэхээр чи нэг бол цэнхэр нүдтэй, нэг бол бор нүдтэй байсан гэж бодъё. Нүдний өнгөний гений энэ хоёр хувилбарын аль нэгтэй л байдаг дэлхийн ертөнцийн бид амьдардаг гэж төсөөлье. Нүдний өнгө гэдэг бол үүнээс илүү нарийн зүйл гэдгийг бид мэднэ. Гэхдээ энэ бол хялбаршуулсан ойлголт гэдгийг санаарай. Өөр нэгэн шинж тэмдгийг авч үзье. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ шүдний хэмжээг аваад үзье. Энэ шинж тэмдгийг та уламжилт биологийн номноос тодорхой олж харахгүй ч байж болно. Энд том шүд гэсэн нэг шинж тэмдэг, жижиг шүд гэсэн өөр нэг аллел байна. Тэгэхээр би ген ба аллел хоёрын хоорондын өвөрмөц ялгааг ил тод болгохыг хичээлээ. Би түрүүн Григор Менделийн тухай ярьсан бөгөөд бид ДНХ гэж юу болох, хромосом гэж юу болох, ДНХ хэрхэн дамждаг зэргийн талаар мэдхээс бүр өмнө үүнийг хийж байсан тухай дурдсан билээ. Гэхдээ ялгааг мэдхийн тулд молекул биологи руу орцгоё. Тэгэхээр нэг хромосомыг энд авъя. За ингээд зурчихъя. За үүнийг би ааваасаа авсан гэж бодъё. Энэ хромосом дээр нүдний өнгөний ген байрладаг зарим байрлал байна. Үүнийг бид нүдний өнгөний гений байрлал буюу молекул биологт локус гэж ярьдаг. Одоо надад хоёр хромосом байна. Нэг нь би ааваасаа авсан, нөгөөг нь ээжээсээ авсан ген. Тэгэхээр үүнийг миний ээжээсээ дамжиж авсан хромосом гэж үзье. Эсэд байгаа жинхэнэ хромосомууд миний энэ зурсан шиг биш л дээ. Жигд, нягт, гой байрлалтай байдаг. Гэхдээ би зүгээр л танд ойлгуулахын тулд ингэсгээд хялбаршуул зурсан хэрэг шүү. Эдгээр нь гомлог хромосомууд болохоор ижилхэн генүүдийг кодолдог. Миний ээжээсээ авсан энэ ген дээр ижил локуст нүдний өнгөний ген мөн адил байрлаж байгаа. Тэгэхээр энд надад нэг зүйлийг тодорхойлдог.
2 ижил ген байж байна. Би дэлхий дээр ийм төрлийн ген 2хан л байдаг гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ энд ижил төрлийн генийн 2 хувилбар байна гэсэн үг. Би одоо товчилсон тэмдэглээгээр илэрхийлээд бичье. За би том усаг бичиж байна. Үнэн дээр үүнийг өөр маягаар хийгээд үзье. Цэнхэр өнгийг жижиг үсгээр, бор өнгийг том үсгээр тэмдэглэе. Энэ жижиг, энэ том байх нөхцөл энд байна. Тэгэхээр би өөрийнхөө генотипийг бичье. Миний аллел ийм юм байна. За би өөрийнхөө ээжээс нэг том, ааваасаа нэг жижиг аллелийг авчээ. Эдгээр жишээ бүрэн эсвэл генийн илэрч байгаа замыг аллел гинэ. Тэгэхээр эдгээр 2 өөр аллелүүд байна. Үүнийг бичье. 2 өөр аллел буюу ижил генийн хувилбарууд байна гэсэн үг. Нэг хувилбарыг нь ээжээсээ авсан, нөгөө хувилбарыг нь ааваасаа авсан. Үүнтэй ижил ялгаатай 2 хувилбар надад байгаа үед би гетерозигот генотиптэй болох бөгөөд тэгэхээр генотип гэдэг бол надад ээж аваасаа өвлүүлэн авсан аллелийн тодорхой хувилбарууд гэсэн үг. Надад жижиг үсэг байна гэж үзье. Би эцэг эхийнхээ аль альнаас нь цэнхэр нүдний генийг өвлөн авсан байна. Надад жижиг, дахиад жижиг байна. Тэгэхээр надад 2 ижилхэн аллел байна. Эцэг эхийн маань аль аль нь надад генийн ижил хувилбараа өгчээ. Тэгэхээр энэ тохиолдолд генотип маань гомозигот буюу энэ нь гомозигот генотип болно. Өөрөөр хэлбэл энэ шинж тэмдгийн хувьд би гомозигот бөгөөд фенотипийн хувьд цэнхэр нүдтэй гэсэн үг. Сайн байна. Энд бичсэн нь бол ойлгомжтой гэж та хэлж болох байхаа. Магадгүй би ээжээсээ бор өнгийг харин ааваасаа цэнхэр өнгийг авсан байна. Энэ тохиолдолд би аав ээж хоёроос хоёулангаас нь цэнхэр өнгийг авсан. Гэхдээ миний нүд бор өнгөтэй эсвэл цэнхэр өнгөтэй болохыг бид хэрхэн мэдэх вэ? Бодит байдал дээр энэ бол маш нарийн асуудал. Мэдээж их олон хөтөн зүйлээс шалтгаална. Гэхдээ Мендел бидний давмгайлах шинжгээд байгаа зүйлийг олж нээсэн юм. Энэ нь эдгээр шинж тэмдгүүдийн нэг нь нөгөөгөө давмгайлдаг гэсэн санаа. Тэгэхээр олон хүний нүдний өнгө, ялангуяа цэнхэр нүдний өнгийг бусад өнгүүд нь давмгайлдаг гэж ойлгодог. Үүнийг бид энд авч үзцгээе. Гэхдээ энэ бол хялбаршуулсан арга юм шүү. Тэгэхээр бор нүд нь доминант буюу давмгайлах. Цэнхэр нүд нь рецессив буюу нуугдмал шинж тэмдэг гэж үзье. Үүнийг би цэнхэр өнгөөр тэмдэглэе. Цэнхэр нүд бол рецессив буюу нуугдмал шинж. Хэрв энэ тохиолдол гэж үзвэл энэ нь жижиг а. Түрүү энэ бол хит хэлбэрчүүлсэн арга гэж хэлснээр давтан сануулъя. Гэвч хэрв энэ тохиолдол байгаад хэрв би энэ генотипийг удамшуулан авсан бол та нар бүгдээрээ бор нүдний генотиптэй хүмүүсийг л олж харах болно. Том үсэг нь бор нүдийг, жижиг үсэг нь рецессив буюу цэнхэр нүдний өнгийг илэрхийлсэн гэдгийг дахин санаарай. Үүнийг би тайлбарлая. За бичээд үзье. За энэ нь генотип, дараа нь фенотипийг бичцгээе. Генотип гэдэг нь танд байгаа генийн бодит хувилбарууд, харин фенотип гэдэг нь тухайн генээр илэрхийлэгдэх танд харагдаж байгаа гадаад шинж тэмдэг юм. За тэгэхээр би ааваасаа бор нүдний генийг авсан байж би үүнийг томоор тэмдэглэе. За үүнийгээ борлуулчихъя. Таныг бодлуулахын тулд үүнийг бор өнгөөр тэмдэглэлээ. За би ааваасаа бор нүдний генийг, ээжээсээ цэнхэр нүдний генийг авсан. Нүдний бор өнгө нь доминант шинж учраас бор нүдний аллел нь доминант байна. За би сая бор нүдний ген гэж хэлсэн. Гэхдээ би генийн бор нүдний хувилбар гэж хэлэх ёстой байхаа. Тэгэхээр энэ нь бор аллел болно. Эсвэл ээжээсээ авсан генийн цэнхэр нүдний хувилбар нь цэнхэр аллел болно. Бор аллел нь доминант шинжтэй учраас илрэх шинж тэмдэг нь бор нүд байна гэж би дээр бичсэн. Одоо үүнийг би өөр замаар хэрхэн авснаа тайлбарлая. Би ааваасаа цэнхэр нүдний аллелийг, ээжээсээ бор нүдний аллелийг авсан гэж үзье. Ижилхэн асуудал. Фенотип бүр нь бор нүд байх болно. За тэгвэл одоо аав ээж хоёроос хоёулангаас нь бор нүдний аллелийг авсан бол яах байсныг авч үзье. За харцгаая. Би бор өнгөө жаахан өөрчлөе. Гэхдээ тэдгээр нь бүгд ижил өөрчлөгдөнө. Тэгэхээр надад аав ээжээсээ авсан доминант шинжтэй бор нүдний аллел 2 байна гэсэн үг. За тэгвэл юу болох вэ? Мэдээж бас л бор нүдтэй байж таарна. Ихэнх генүүд 2-оос олон хэлбэртэй байдаг хэдий ч эдгээр нь манай популяцийн дунд таны олж харж болох 2хан төрөл учраас энд сүүлчийн комбинац буюу хослол ганцхан л байна. Олон хувилбар байдгийн жишээ нь
цусны бүлэг орно. Тухайлбал цусны бүлэг 4 бүлэг байдаг үлээ. Гэхдээ би 2 цэнхрийг, өөрөөр хэлбэл ааваасаа 1 цэнхэр, ээжээсээ 1 цэнхэр аллел авсан гэж үзье. Гинтийн тохиолдлоор бүгд нуугдмал буюу эрдэсийг бөгөөд үүнийг давамгайлах өөргөө юу ч байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд фенотип нь цэнхэр байж таарна. Би дахин давтан хэлье. Энэ бол нүдний өнгөний аллел. Яг ингэж илэрдэг гэсэн үг биш. Удамшил хэрхэн дамжидгийг л ойлгуулахын тулд энгийнээр үзүүлсэн жишээ юм. Ийм энгийн замаар судалж болдог зарим шинж тэмдгүүд байдаг. Гэхдээ энд миний үзүүлэхийг хүссэн зүйл бол өөр олон генотипүүд байдаг бөгөөд энэ ялгаатай олон генотипүүд нь ижил фенотипийг кодолж байдаг явдал юм. Тэгэхээр та хэн нэгний нүдний өнгийг хараад энэ нь гомозигот доминант юм уу, гетерозигот доминант байна уу гэдгийг хэлж чадахгүй. Энд байгаагаар бол гетерозигот байна. Баруун талд нь байгаа энэ хоёр бол бас гетерозигот байна. Эдгээрийг заримдаа эрлизүүд буюу гибрид гэд нэрлэдэг. Гэхдээ эрлиз гэдэг үг нь өөрөө бас жаахан хэтрүүлэгтэй илэрхийлэлтэй. Гэхдээ энэ үгийг өргөн хэрэглэж зансан учраас энд тухайн гений хувьд өөр аллелийг агуулж байгаа гэсэн утгаар хэрэглэж байгаа хэрэг. Ээж аав хоёроос маань үр тогтох үед чухам юу болсныг товчхон авч үзье. Өөрөөр хувилбаруутай хос байсан гэж үзье. За тэр хоёр хоёулаа гибрид байжээ. Миний аавд бор нүдний доминант аллел, мөн цэнхэр нүдний рецессив аллел байсан байна. Миний ээжийн хувьд ч мөн ялгаагүй бор нүдний доминант аллел, мөн цэнхэр нүдний рецессив аллел байсан байна. Одоо энэ хүмүүсийн генотипийг би зурж үзүүлье. За би энд тэмдэглэе. Энэ бол ээжийнх байна. Би үүнийг стандарт илэрхийлэл гэж бодож байна. Энд нь аавынхыг бичье. За эдний хүүхдүүд ямар өөр генотипүүдтэй гарах нь вэ? За тэд үр хүүхдтэй болно. За би тор зуръя. Урд нь бид миоз хуваагдлал гэж үзэж байсан учраас мэднэ. Хардаа ээжд маань ийм генүүд байна. Генүүдийг дахиад зуръя. Тэгэхээр энд гетерозигот тос байгаа биз? Тийм үү? Яг энд нэг хромосом байна. Энд өөр нэг хромосом байна. Гетерозигот тос дахь энэ хромосом дээр нүдний өнгө тодорхойлох локуст нь бор нүдний ген байна. Мөн энд нүдний өнгө тодорхойлох байрлалд цэнхэр нүдний ген байна. Түүний нүдэн дэх ижил хромосомыг харавал ааваас маань мөн адилхан ирж байна. Үүнийг би ингэж тэмдэглэе. Энэ хромосом дээрх тэр байрлал буюу тухайн гений хувьд бор нүдний аллелтай байрлал, мөн үүнийг харавал энэ ген дээр цэнхэр нүдний аллелтай байна. Миоз хуваагдлын үед хромосомод репликацид орж хоёр хоромтын дүүстгийг бид миоз хуваагдлыг судалж байхдаа мэдэж авсан. Гэхдээ эдгээр нь миоз 1-ийн профазын шатанд үүсдэг үлээ. Гэхдээ би эдгээр нь хэрхэн нэг игнэнд ордгийг мэдэхгүй. Жишээ нь аав минь надад энэ хромосомоо ч өгч болно, эсвэл тэр хромосомоо ч өгч болно. Ээж маань надад мөн адил энэ хромосомоо ч өгч болно, эсвэл тэр хромосомоо ч өгч болно. Тэгэхээр эдгээр хослолуудын аль нь ч надад байж байх магадлалтай. Жишээ нь би ааваасаа энэ хромосомыг, ээжээсээ энэ хромосомыг авсан бол миний нүдний өнгөний генотип ямар байх бол? Тийм ээ, зөв, том байна. Хэрэв би ааваасаа энэ хромосомыг, ээжээсээ энэ хромосомыг авсан бол ямар байх бол? Тийм ээ, би ааваасаа томыг, ээжээсээ жижигийг авна. Тэгэхээр энэ бол өөр нэгэн боломж. Одоо энд би бас өөр нэг боломжийг гаргаж ирье. Би ээжээсээ бор нүдний аллелийг, ааваасаа цэнхэр нүдний аллелийг авч болно. Тэгэхээр би энэ хромосомыг ааваасаа, энэ хромосомыг ээжээсээ авч байгаа учраас ийм нөхцөл үүснэ. Одоо фенотипүүд нь ямар байхаа харцгаая. Тийм ээ, бид түрүү харсан шүү дээ. Энэ нь бор, энэ нь бор, энэ нь бор, харин энэ нь цэнхэр нүдтэй байна. Үүнийг би аль түрүүн та нарт үзүүлсэн. Гэвч би түрүүхэн та бүхэнд хэлсэндээ энд хоёр хүн байна. Тэр хоёр хоёулаа эрлиз, нүдний өнгөний хувьд хоёулаа гетерозигот. Өөрөөр хэлбэл нүдний өнгөний генотипийн хувьд рецессив ба доминант ген хоёулангийн агуулсан байна гэсэн үг. Энэ хоёр гетерозигот маань тус бүр нэг бор аллел, нэг цэнхэр аллелтэй. Тэд хүүхэдтэй болоход хүүхэд нь бор нүдтэй гарах магадлал ямар байх вэ? За магадлал нь ямар байх вэ? Тийм ээ. Эдгээр хувилбар тусуур нь ижил магадлалтай байна, тийм үү? Энд 4 ижил хувилбар байна. Үүнийг хуваарьт нь тавья. 4 тэнцүү хувилбар. Эдгээр хувилбаруудын хідээс нь борнууд гарах бол? Тийм ээ. 1, 2, 3. Тэгэхээр магадлал нь 4-ний 3 буюу 75% магадлалтай байна.
Энэ эцэг эхээс цэнхэр нүдтэй өр хүүхэд гарах магадлалыг мөн дээрх логикоор олно. Тийм ээ. 4-өөс 1 нь буюу 25% магадлалаар цэнхэр нүдтэй хүүхэд төрөх нэ. Одоо тэднээс гетер зөгөөт үр удам төрөх магадлалыг авч үзье. Тэгэхээр гетер зөгөөт үр удам төрөх магадлал ямар байх нь вэ? Бид одоо тэгэхээр фенотипийг эргэж харахгүй зөвхөн генотипээ л харна. За тэгвэл энэ хослолуудаас аль нь гетер зөгөөт байна? Сайн байна. Энэ байна. Учир нь энд холилдсон байна. Энэ бол гибрид буюу эрлиз. Өөрөөр хэлбэл гетер зөгөөт гэсэн үг. Энд 2 аллелийн холимог байна. Энд бас нэг байна. Тэгвэл магадлал нь ямар байж таарах вэ? Тийм ээ. Энд 4 өөр хослол байгаа. Эдгээр нь бүгд ижил магадлалтай. 2 нь гетер зөгөөт байна. Тэгэхээр 4-ний 2 буюу эсвэл 2-ны 1 нь өөрөөр хэлбэл 50% магадлалтайгаар гетер зөгөөт генотиптэй өр хүүхэд гарах нэ. Фенотипийн торыг ашиглан бид аль нэгэн генийг доминант эсвэл рецессив нуугдмал шинжтэй гэж төсөөлөн генийн талаар маш олон таамаглалыг гаргаж болох нэ. Бид дараагийнхаа видеог үзэх үед та эргэж энэнийг үзэх болно. Энэ хос бор нүдтэй 5 хүүхэдтэй болсон тохиолдолд энэ хоёр хоёулаа гетер зөгөөт байх магадлал болон үүнтэй ижил зүйлийг та бас хэлж чаднаа. Хэдийгээр энэ нь маш хэлбэршүүлсэн хэлбэр боловч маш сонирхолтой салбар юм. Гэвч олон шинж тэмдгийг ялангуяа Грегор Менделийн судалсан зүйлийн заримыг нь энэ замаар судалж болдог.